Монгол улс үндэсний орон сууцжуулах хууль гэдгийг сая засгийн газар өргөн барихаар боллоо гэж одоо засгийн газрын авралтан дээр шийдсэн байна. Бүгд сайхан алга ташиж хүлээж авч байна. Энэ бол одоо ард иргэдэд хүрхүү хэмжээний үйл ажиллагаа болж байгаа юм байна гэж одоо харж байна. Хяналтын үнийхээ хувьд. Гэхдээ энэнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хяналт гэдэг зүйл маань өөрөө тогтолцооныхоо хувьд бүрэн дүүрэн ажиллах ийм дэмжиж ажиллах энэ механизм нь сайн бүрдэж байж энэ хөтөлбөрүүд чинь бүрэн дүүрэн хэрэгждэг юм аа.